Байцгаана уу та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрахуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, ангаагч, онцлох, цэвэрлэх, ангаах үйлчлэгээ үзүүлэхээс гадна бас зөвлөгөө өгдөг хүн байгаа. За энэ 7 хоногт би бас нэлээд олон ажлуудтай байгаад маш олон зүйлүүд ерөнхийдөө өрнөж байна. Энэ бичлэг үзэж байгаа хүмүүсүүдийн амьдралд ч гэсэн маш олон өөрчлөлтүүд тохиож байгаа, үйл явдлууд болж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл манай дэлхий рүү сүүлийн хэд хоног болол маш өндөр бас энергиуд болол орж ирж байна, тийм ээ. За энэ өндөр энергиуд болол хүн болгоны ингээд маш олон жилээр нүүр тулахаас зайлсхийж байсан зүйлүүдтэй нь тулгаруулах, тийм ээ. Арга хэмжээг авч байгаа. Тийм болохоор сэтгэл санааны түвшинд ч юм уу, ажил ч юм уу, хувийн амьдрал ч юм уу, амьдрал дээр бол янз бүрийн асуудлуудтай тулгарч байгаа хүмүүсүүд маш их байгаа. За энэ үйл явдлууд яагаад болоод байна гэхээр гол зорилго нь бол биднийг олон түвшинд нь цэвэрлэгээ хийж өгөх, тийм ээ. Учрахыг хүсээгүй байсан, хүсэхгүй байсан тэр хуучин дурсамжууд нь сэдрэх ч юм уу, тийм ээ. За тэгээд өөр дөр хийх хойшлуулад байсан ч юм уу, хүсэлгүй байсан ажлуудыг нь хийлгэх зорилготойгоор энэ өндөр энергиуд бидрийг дэмжиж байгаамаа. Тийм ээ. Энэ өндөр энергиуд бидрийг энергийн түвшинд цэвэрлэгээнүүдийг хийх, ангаах процессор нь оруулахын тулд бидрийг дэмжиж байгаа гэж харах хэрэгтэй. Нэгэн төрлийн тест. За тэгээд манай дэлхийн энерги сүүлийн үед маш эрчтэй дээшилж өгсөн болохоор энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтний энергийг дэлхийн энергитэй тааруулж өгөхийн тулд бас энэ хүн төрөлхтөн өөрсдийнхөө бие дээр энэ энергийн том ангаалт цэвэрлэгээнүүдийг хийж өгөх шаардлагатай болоод байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бидний бас ингээд энергийн бие, бодлын бие, те emotional body, те сэтгэл зүйн бие дээр бас цэвэрлэгээнүүд явагдахаас гадна шууд бидний энэ махан бие дээр бас өөрчлөлтүүд цэвэрлэгээнүүд явагдаж байгаа. Бүр цаашлаад DNA буюу ген дүртэл ингээд өөрчлөлт орж бидний унтуулсан байсан гений төвшингүүд итгэжиж эхэлж байгаа. Тийм болохоор хүн төрөлхтөн маш их мэдрэмтгий болж зүн савны нь маш их дээшилж өгч байгаа. За тийм болохоор энийг та нар маань бас ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Энэ процесс дараа дараагийн бас сарууд, жилүүдэд бас итгэжиж өгөх болно. Дараа жилээс ерөнхийдөө хүн төрөлхтний бас энэ цэвэрлэгээний ажил маань бас нэлээд их хувь нь явагдаж дуусаад бид нар ерөнхийдөө маш их мэдрэмж өндөртэй болох болно. Одоо ч гэсэн ерөнхийдөө бид нар маш их мэдрэмжтэй болсон байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд өнөөдрийн хомчлогээр юу ярих хүссэн бэ гэхээр та нар маань сонссон болвол Англи улсад дижитал ID-г шахаж байгаа, тийм бүр хүчлэн шахаж байгаа. 4 жилийн өмнө засгийн газрууд яаж хүмүүсүүдийг хүчилж шахаж дарамтлж байж хүн төрөлхтний туршилтанд оруулсанчлан яг л нөгөө арга хэрэглээд тийм хүмүүсүүдэд ямар ч урьдчилан сануулах тийм мэдлэг мэдээллийг нь хүмүүстээ өмнө өгсөн юм уу, санал асуулгын ер нь хүн амаасаа иргэдээсээ асуусан юм уу гүм үү, тийм ээ. Үл мэдэгдэх ингээд гів гинэт ID дижитал ID-тай бол, тийм ээ. Тэгэхгүй бол ажиллаа хийх боломжгүй болж байгаа шүү. За тэгээд тэр дижитал ID-г яагаад болохгүй байна гэхээр бас энэ хууль бус ажилтдаг хүмүүсүүдийн тоог багасгах зорилготой, тий бас иммиграшны бас хянах багасгах замаар ажиллаж байгаа, тий зорилготой байгаад байгаа. За тэгээ бүх юм чинь ингээд дижитал болоод, тийм ээ.
болчих юм бол та нарт одоо ингээ утсан дээр чинь хамаг юмнууд явж байгаа болохоор маш их амар болж өгнө гэдэг нэрээр л одоо энэ одоо бодлогоо одоо ард иргэдтэй одоо англи ус матуулгаж байна тийм ээ. Хүн төрөлхтөө одоо ингээ нөгөө дижитал ID-тай болоод эхэлчих юм бол одоо дижитал ID маа гэдэг маань одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ гадаад пассворд ч юм уу тийм ээ энэ иргэний үнэмлэх интер маань бүгдээрээ болол дижитал болно тийм ээ нөгөө яг одоо бодит энэ пластик цаасан одоо бичиг баримтууд биш бүгдээрээ одоо энэ утсан дээр байх ёстой дижитал тийм ээ. Тэгээ хаа явсан газраа одоо ерөнхийдөө өөрийгөө энэ хүн гэдгээ мөн гэдгээ одоо батлаад явж явах хэрэгтэй юм болж байгаа юм байл л да хаа явсан газраа тийм ээ. За энэ дижитал ID-та болж эхэлнэ гэдэг маань болохоор сүүлдээ болохоор одоо ингээд тэр одоо хүн нөгөө систем дотор нь болохоор хүний эрүүл мэндийн байр байдал одоо тийм ээ бүх мэдээлэл нь тэн дотор нь байж байна. Тэгээ сүүлд нь бол бас ингээд банкныхын данстай шууд холбочихно. Тийм ээ ингээд бүх юмнуудыг бол ингээд нэг дор болгоно гэсэн одоо зорилготой сүүлийн одоо 10 жил одоо цаад бодлого нь ингээд хэрэгжиж эхэлсэн байгаа байхгүй юу. Одоо ер нь л бол ингээд сонсох нэ тийм ээ. Том корпорациуд бүх юм чинь бол ингээд утсан дээрээ байж байна. Портфолио одоо утас хэрэг одоо wallet одоо төрөвч хэрэглэх шаардлага байхгүй тийм ээ. Нэмэлт юм ахиж барьж явах шаардлага байхгүй. Бүх юм чинь утсан дээр чинь байж байна. Бүх ID чинь утсан дээр чинь байж байна тийм ээ. Жолооны үнэмлэх юу байдэн бүх юм чинь тийм ээ. Мэдээж хэрэг ингээд сонсохны бол их сайхан байгаа байхгүй тийм ээ. Нэрээ одоо маш олон ингээд хэрэгтэй одоо бичиг баримтуудаа давхар ингэж авч явах шаардлага байгаа ч юм уу ч юм уу тийм ээ. Бүх юм ингээд ганц утсан дээр байчвал амар юм шүү тийм ээ. Гэл ингээд яг ингээд нэг талаасаа бодоод үзэхэд нэрээ үнэхээр амарч юм шиг тийм одоо бидний амьдралыг хөнгөвчлөж юм шиг харагдаж байгаа тий. Тэр талаар нь бол сутжилж харуулж байгаа шүү дээ тийм ээ. Бага. Тэгэд хүн төрөлхтөн бол одоо маш их юу болсон л доо. Маш их одоо амар хялбарыг хөөдөг болчихсон тийм ээ. Энэ их амархан шүү, энэ их хялбархан шүү, энэ их тав тухтай шүү гингүүт л тэрийг маш их эрхэмлэж одоо тийм ээ. Хүн төрөлхтөн ерөнхийдөө маш их тийм залхуу болж эхэлж байгаа байхгүй тийм ээ. Залхуу болж эхэлж байна гэдэг чинь тархин ажиллаж эхлэхээ багасж байгаа гэсэн үг тийм ээ. Бүх юм ингээд өмнөөс нь шийдээд өгчдөг. Тэгээ хүн ерөөсөө ингээд юмны наадах цаадахыг тунгааж бодох шаардлага байхгүй. Засгийн газар ч юм уу тийм ээ. Энэ систем маань бол ингээд бүх юмыг нь өмнөөс нь шийдээд өгчөж байгаа тий. Олон хүмүүсүүд бодож байгаа хальтаа энэ чинь бүх одоо угаасаа мэдээж бид шинэ үеийн эрен лүү явж гин шинэ цаг одоо орчин үе рүү явж гин орчин үед бүх юмнууд одоо технологиуд одоо хөгжиж байгаа болохоор бүх юмнууд амар хялбар болох ёстой гэд хүмүүсүүд бодоод байгаа тийм ээ. За яг энэ нөгөө хэрэгжүүлж байгаа зүйлийнх нь гол цаана зорилго нь болол үнэхээр яг энэ үнэн байсан бол уг нь бас байж болмоор юм шиг байгаа тий. Тэгтэл бол бид нар бол олон түвшинд нь ялангуяа энэ сүүлийн 5 жилд бол одоо энэ том систем за юуны төлөө ажиллаад байгаа, яах гэж ажиллаад байгаа гэдгийг болоод одоо ойлгож харж эхэлж байгаа хүмүүсүүд одоо улам ихсэж байгаа. Тэгээд энэ нөгөө дижитал ID маань ингээд гараад ирэхлээр сүүлд нь ингээ хамаг юмнууд нь бүгдээр нэг болчихно шүү дээ. Тийм ээ, нэг данстай нэг юмд болчихно. Тэгэхээр яг нөгөө нэг одоо хятад шиг болж эхэлж байна гэсэн үг аахгүй юу? Одоо эрхчлөөгөө өндөрлөختөө маань бүр маш ихээр алдаж эхэлнэ гэсэн үг. Ерөөсөө ямар ч эрхчлөөгүй болж эхэлнэ гэсэн үг. Хүн үгээ ерөөсөө одоо чөлөөтөө хэлж илэрхийлэх боломжгүй болно гэсэн үг. Тийм ээ? Хүснээ хийх боломжгүй болчихно гэсэн үг. Бүх юмыг бол энэ систем гартаа авчна гэсэн үг. Хяналтанд авчна, контролд чинь гэсэн үг байгаа даа. За хятадд яадаг вэ гэхлээр хятадд энэ систем чинь бол бүр дээрд орчихсон байгаа шүү дээ тий. Тэгээд хятадд бол бид нар мэдж байгаа шүү дээ. Ямар ч тийм чөлөөтөө одоо дуугаа илэрхийлж болохгүй, үгээ илэрхийлж болохгүй, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй байгаа даа тийм ээ. Ялангуяа одоо энэ засгийн газар тийм ээ улс төрчнөрийнх нь хийж байгаа үйл ажиллагаануудыг эсэргүүцсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тэдрээс өөр өнцгийг олж харж ярьж байгаа хүмүүсүүдийг бол
одоо social credit гэдэг зүйл бас гарч ирэх гэдэг байгаа шүү дээ. Тэр digital IT-гаар дамжуулаад тэр social кредитийг нь болохоор багасгаад тэг хязгаарлаад одоо хэрвээ чи ингээд өгөнд орохгүй байгаад ах юм бол тийм ээ өгөнд орохгүй олон долоо юм яриад ах юм бол тий одоо хуулийн дор бүх зүйлүүдийг одоо яг дагаж мөрдөж хийхгүй байх юм бол тийм ээ чөлөөтөө сэтгэж харж чөлөөтөө дуу хоолойгоо илэрхийлэх гээд байх юм бол чиний банкны дансыг хаачна тийм ээ за чи бол тэгээд ингээд өгөнд ордгоо иргэн гэд тий маш олон эрхүүдийг нь хаагаад эхэлцдэг байгаа штэ хятад ч юм бол тийм ээ ингээд нөгөө кредитээс нь ингээл нөгөө оноог нь хасаал тийм ээ ингээл хасаал нөгөө бүр хасагдсан хүн маань сүүлдээ ингээд чөлөөтөөж дэлгүүрээ ороод ингээд хүссэн юм авах боломжгүй болчихж байгаа. Яагаад гэвэл нөгөө бүх юм дижитал тэгээд нөгөө бэлэн мөнгө энэ төр гэдэг зүйл ерөөсөй байхгүй штэ. Тэгэхээр хүн одоо дэлгүүрч орж хүнсээч авах боломжгүй болгож байгаа байхгүй. Тэгээд хятадч бас нөгөө нэг энэ кредитээс нь шалтгаалаад бас чөлөөтөөж гадаад улс орн руу аялах боломжийг нь хасчдаг байгаад байгаа. За тэгээд хот хооронд ч юм уу аялах боломж энэ төрийг нэг хязгаарлаж мязгаардаад тийм ээ. Ингээ айгүй хүний эрхийг богдуулдаг байгаад байгаа. За тэгээд одоо ингээд бүх дэлхийн нийтээр ерөнхийдөө бол одоо ингээд бүх засгийн газруудаа маань гол баримталж ажиллаж байгаа ажил нь гэх юм бол ерөнхийдөө бол дэлхийн нэг улс төртэй нэг засгийн газартай болох бодлого явагдаж эхэлж байгаа. За энийг бол тод жишээ нь бол бас юу байсан штэ ковид бол бид нарт бас тод харуулсан байгаа штэ тийм ээ. Яаж одоо бүх засгийн газрууд яг нэг дуутаагаар нэг зүйлийн талаар ярьж тий одоо тэр тарилга тариулахгүй л болох юм бол болохгүй шүү гэсэн дарамтыг ард иргэдтэй үзүүлж тий ингэж ажиллаж ирснийг бол харж байгаа. Энэ бол маш том тод жишээ байсан. Тийм болохоор энэ нөгөө дэлхийн нэг засгийн газартай болох бодлого явагдаж байгаа. За тэгээ ингээд нэг том систем бүх дэлхийн ард иргэдийг ингэж удирдах зорилго явагдаад байгаа байхгүй юу. За тэгээд энэ маань болохоор аль дээр эхэлчихсэн байгаа Хятадаас эхлээд одоо тэгээ Европын хэд хэдэн орн Герман гэдэг өөр бас хэдэн орнуудад бас эхэлсэн байгаа. Тэ Литв гэснүүд What Interest-аас эхэлсэн байгаа. Энэ систем нь орчихсон байгаа. Одоо болохоор англи руу орж байна. За англи руу орж ийн гэдэг чинь бол сүүлдээ Европын өөр бусад орнууд руу орж эхэлнэ гэсэн үг. Америк удахгүй орж эхэлнэ гэсэн үг. За тэгээ сүүлдээ болвол Монгол руу ч гэсэн бас орно л гэсэн үг шүү дээ ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр хүмүүсүүд маань эрх чөлөөгөө эрхэмлдэг тийм ээ. Үзэл бодлоо хүссэн үедээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдаг. Өөрийнхөө бас олсон мөнгөө өөрийнхөө хүсэл сонирхол эрх ашигын дагуу ашиглах одоо эрхээ авч үлдэхийг хүсэж байгаа тийм ээ. Тэгээс эрүүл мэндийнхаа энэ өөрийнхөө мэдээллийг өөртөө үлдээх хүсэлтэй байгаа. Тийм ээ өөрийнхөө одоо энэ хувийн бүх мэдээлэл өөртөө үлдээх хүсэлтэй байгаа хүмүүсүүд маань болвол энэ одоо чиглэл рүү явахгүй энэ одоо дижитал ID руу явж орохгүй байх хэрэгтэй байгаад байгаа. Тэгээд ялангуяа бас бид нар одоо энэ бэлэн мөнгөөс авч үлдэх хэрэгтэй байгаад байгаа. Одоо мэдээж хэрэг ихэнх хүмүүсүүд бол бүгдээрээ байнга картаар мөнгө төлдөг болчих одоо бүх хэрэглээнийхээ хэрэглээгээ төлж байгаа шүү дээ. Бэлэн мөнгөөр одоо тооцоо хийдэг хүмүүсүүд маш их бага байгаад байгаа тийм ээ. Ерөнхийдөө бол ийм бас бодлого явагдаж ирсэн байгаа ч сүүлийн сая бас л яг ковидоос хойш бас ATM-ээс бэлэн мөнгө авах тоог нь бас хязгаарлалчихсан байгаа тийм ээ. За одоо Монголд бол яг хэд байгаад байгаа нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Европт бол маш багассан. За миний одоо энэ амьдарч байгаа газар бол дээдл нь 1000 еврог бэлэн мөнгөөр авч болно. 1000 еврон дотор л одоо гүйлгээ хийж болно. Тэрнээс хэтэрсэн одоо бэлэн мөнгөөр ямар ч гүйлгээ хийж болохгүй хуулиар нь хоригдчихсан байгаа байхгүй. Ингээд нөгөө цаанаас бүх юмнуудыг нөгөө нэг энэ онлайнаар хийх
бодлого явагдаж ирсэн байгаа. Тэгээ удахгүй бол ерөнхийдөө ингээд дижитал одоо иргэний үнэмлэх одоо ID-рээ яваад орчих юм бол сүүлдээ одоо нөгөө дижитал currency центр руу яваад орчихлоор ерөөсөө бэлэн мөнгийг үгүй болгоно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд бүр цаанаас нь ингээд бүх юмнуудыг ингээд төлөвлөөд хүн төрөлхтнийг ерөөсөө эрх чөлөөгүй болгох одоо энэ том зорилго цаана нуугдаад байгаа даа. Тийм болохоор яад өнөөдөр энийг ярих гэсэн бэ гэхээр хаа байсан одоо англид болж байгаа зүйлийг одоо ярих хэрэг байдаг ч юм уу ч юм уу тэг гэл ингээ хүмүүсүүд нэг санаа амар сайхан явж байгаах. Энэ процессууд уг нь бол эх жил юм уу 26 27 оноос болох байх гэж яригдаж байсан юм. Одоо энэ үйл явдлууд маш их хурдсаж эхэлж байна. Яагаад вэ гэхээр энэ энергитэй маш холбоотой. Энэ өндөр энерги дэлхий рүү орж ирэх тусам хүн төрөлхтний ухамсар маш хурдан сэрж байгаа болохоор энийг одоо энэ системийн цаана байдаг сөрөг биетүүд бол ажиглаж харсан болохоор одоо өөрсдийнхөө энэ сөрөг бодлогыг маш хурдсуулж эхэлж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ тал дээрээс бодож эхлэх хэрэгтэй байна. Тэгээд болж л өгөх юм бол бэлэн мөнгөөр та нар маань тооцоогоо хийж явах хэрэгтэй. Өнгөрсөн сард 9 сард Вьетнам улсын 80 сая хүний банкны дансыг засгийн газар нь хаасан байгаа. 80 сая хүн шүү дээ, тийм ээ. Яасан бэ гэхээр нөгөө дижитал ID руу оруулахыг шахсан байгаа да. Та нар энэ дижитал ID-г авахгүй байх юм бол та нар банкны дансыг нээж өгөхгүй гэдэг юм дарамт шахалт үзүүлсэн байгаа да. За энэ бол яг эрүүл бодлого мөн үү? Эрүүл зүйл мөн үү? Яагаад хүнийг заавал энэ лөө явуулж оруулах гээд байгаа даа тий? Яагаад инкийг маш их хүсээд байгаа даа, тийм ээ? Гэдгийг хүмүүсүүд бас бодож эргцүүлж үзэх хэрэгтэй. Тэгээд хүмүүсүүд ерөнхийдөө бол бас бэлэн мөнгөтэй байж байхгүй бол нэг л өдөр тогон тасардаг юм уу? Эсвэл бол одоо ингээд бас янз бүрийн үйл явдлуудаас болоод засгийн газар дансуудыг нь хаачч магадгүй. Тэгэх юм бол одоо хүн төрөлхтөө бүх мөнгө нь одоо дансандаа байж ямар ч бэлэн мөнгөгүй хүмүүсүүд бол одоо тэгээд хүнсэж авч чадахгүй, бензинэж авч чадахгүй болно л гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тийм болохоор бэлэн мөнгөтэй байж явах хэрэгтэй. Бид нар бол бас бэлэн мөнгөө авч хадгалж үлдэх хэрэгтэй байгаад байгаа. Тийм ээ. За өнөөдөр энэ талаар ярих та нартай хэлхийг хүссэн, сануулж хэлхийг хүссэн. Тэгээд та нар маань өөрсдөө бас энийг наривчилж судалгаа хийж өөрсдийг бас хөгжүүлээрэ. 5 жилийн өмнө бас би хийжсэн бичлэгэн дээрээ бас энэ ковидын талаар ярьжсэн. За тэгээ удах бас тариа гарч ирэхээс жилийн өмнө би бас хэлж байсан. Миний сонссон мэдээлэл авсан мэдээлэлэр бол бас энэ тариа бэлтгэгдэж байгаа шүү гэсэн юм талаар ярьж байсан. Тэгээ жилийн дараа тариа нь гарч ирээд хүмүүсүүд тариагаа тариулаад ихсэн байгаа даа. За тийм болохоор одоо ч гэсэн энэ талаар ярьж байна. Тэгээд намаагаас гадаадаас олон монголчууд үздэг байгаа даа. Тэгээд Монголд идэх хүмүүсүүд маань ч гэсэн ерөнхийдөө бол энэ талаарх мэдээллийг бас хүлээж аваад бодлоготой байгаад уг нь бол болдгсон болвол тийм ээ бид нар энийг эсэргүүцээд үгүй гэж хэлэх хэрэгтэй байна. Тэ Англид болохоор бас маш олон хүмүүсүүд одоо энийг эсэргүүцсэн өргөдлүүд бас бичсэн байсан. Хэд хоногийн өмнө шалгахад бол 5 сая хүн байсан. Одоо бол баг 10 сая маяг гарцсан ч гэж магадгүй байх. Хүмүүсүүд энийг маш их эсэргүүцэж байгаа. За тэгээд засгийн газрууд маань болохоор ингээд ард иргэдийн төлөө ажиллах ажиллана гэж гарч ирчээд тэ өөрсдийнхөө бодлогыг шууд тулгадаг. Зөвхөн зөвшөөрөхгүй харан шорон боронлоо аваачаад хийчихэж байгаа. Одоо Англид ч гэсэн тийм тохиолдлууд байгаа гэсэн энэ талаар эсэргүүцэж дуу хоолойгоо өргөж байгаа ярьж байгаа хүмүүсүүдийг бас янз бүрийн байдлаар ингээд дуу хоолойг нь хаах одоо эрх чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлэх энэ одоо хүний үндсэн одоо энэ эрхийг нь хүртэл ингээд авчиж штэ тий маш олон янз бүрийн одоо хууль бус зүйлүүдийг хийж байна. Тийм болохоор байдлыг ажиглаж бай. Тэгэл Англид маань юу болох нөө? Тэгээд дараагийн саруудад бол энэ өөрчлөлтүүд маш их төвхтэй гарч ирнэ. Одоо ч гэсэн бид нар бол харж штэ. Үнэн маш их ил гарч эхэлж байна. Одоо Трамп тийм ээ Америкийн ерөнхийлөгч Трамп тэгээд өөр бас эрүүл мэндийн сайд нь Jeff Kennedy маань бол бас хэлж ярьж байгаа нь бол аутизмын одоо шалтгааныг
тогтоочоод тийм ээ аутизм маань ягаад юунаас болоод үүсээд байна гэсэн чинь тарианаас болоод үүсэж байгаа гэдэг талаар ярьсан байгаа шүү дээ. Тэгээ хүүхдүүдийг одоо ингээд төрсэн цагаас нааш маш олон удаа тарианууд тариулдаг байгаад байгаа тийм ээ. Иннээс болж маш олон одоо хүүхдүүд өвчтөй аллергитай төрөл бүрийн өвчнөд болж өсөж тойрнож байна гэж яриад байгаа. За тийм болохоор энэ асуудлуудыг та нар маань бас өөрсдөө хүсэх юм бол анхааралтай аваарай. Тэгээд эрх чөлөөгөө эрхэмлэж тий бид нар одоо өөрсдөө ганц өөрсдөө бодох биш өөрсдөө ирээдүйн хүүхдүүдэд бид нар ямар ирээдүйг үлдээх вэ тийм ээ. Эм дижитал шоронго бид нар одоо өгөх юм уу? Өглөж өгөх юм уу? Асгүй болвол эрх чөлөөтэй нийгмийг бид нар хүлээлгэж өгөх юм уу? Энэ бас бидний хариуцлагын асуудал байгаа даа. За тэгээд би сая энэ 7 хоногт бас нэлээд олон хүмүүсүүдтэй байгууллагатай бас ярилцлагууд хийгээд одоо бас миний Европ дахь үйлчлэгч нар маань бас ихсэж эхэлж байгаа. Ангаалтын өөрчлөлгийг авах хүмүүсүүд маань тэгээд энэтэй бас холбогдуулаад 10 сараас эхлээд миний одоо үзүүлдэг үйлчлэгээ болох одоо энергийн ангаалт, цэвэрлэгээ, оншилгоо, зөвлөгөө маань одоо өмнө нь бол цаг 30 минут 90 минутаар 550 байсан бол одоо энэ сараас эхлээд нэмэгдээд одоо 90 минут нь 550 байсан бол одоо цаг нь 550 болж байгаа. За тэгээд 90 минутаар авах хүсэлтэй хүмүүсд байх юм бол 750 сая төгрөг болж байгаа. За тэгээ энэ үн маань бол бас 11 сараас бас нэмэгдэж магадгүй. Яагаад гэвэл энэ үн маань яагаад ингэж нэмэгдээд байна гэдэг маань бол миний одоо над дээр ирж байгаа үйлчлэгчдийн тооноос бас их шалтгаалаад байгаа. Маш их хүмүүсүүд ирж байгаа бол тийм ээ. Миний одоо цаг маань бас ингээд нөгөө юу яаж штэ. Энэ надаас гарч байгаа энерги цаг маань одоо ихсэж байгаа болохоор Европ дахь үйлчлэгч нар бол ингээд 300-400 евроор болоод энийг хийж яадаг байгаа. Тэгэхээр энийг хийж өгдөг байгаа даа. Тэгэхээр Монгол мөнгөөр бол ингээд сая 200-аас сая 500 мянган төгрөг болж байгаа байхгүй. Монгол хүмүүсүүдтэй болохоор Монгол хүмүүсүүдтэйгээ би бас хямдхан хийж өгж байгаа. Маш хямдханаар ерөнхийдөө бол тийм болохоор одоохонд бол 550 байгаа, 750 байгаа. Тэгээд 11 сараас бас нэмэгдэж магадгүй байгаа. Тийм болохоор энэ үнийн талаар ч би бас айхтар сүртэй тайлбарыг бас хэлхийг хүсэхгүй байна. Миний үзүүлж байдаг бас энэ ангаалтын ажиллагаа бол маш үр дүнтэй байдаг. Хүмүүсүүд төрөл бүрийн янз бүрийн өвчнүүдээс ямар ч эмт хараа хийхгүйгээр өөр янз бүрийн нэмэлт одоо онцлогоонуудыг хийж эмч эмнэлгүүдээр явах шаардлага байхгүйгээр маш одоо олон төрлийн эрүүл мэндийн асуудлуудаас салж байгаа. Тэ одоо нуруу нүртэл тэгшэрч байна. Тэ тэгээд шүн унтаж чадахгүй байсан хүмүүсүүд маань унтаж эхэлж байна, амарч эхэлж байна. Сэтгэлийн тайван байдлыг мэдэрч эхэлж байна. Тэгээд амьдралд нь маш том өөрчлөлтүүд гарах жишээний өр мөрнөөсөө салж байгаа ч юм уу тийм ээ ингээд нөхөр мөхөртөөгөө илүү их хил хамаа олцох ч юм уу ийм нөгөө маш олон төвшөнд нь төрөл бүрийн өөрчлөлтүүд гарч байгаа. За тэгээд enough. Don't interrupt me please. Тэгээд тийм болохоор энэ үйлчлэгийг би нэг айхтар бас сурчлах шаардлага бол байхгүй, үр дүн бол өндөр байгаа. Тэгээд маш бага зардлаар ерөнхийдөө бол хүмүүсүүд богино хугацаанд маш том өөрчлөлтийг мэдэрч байгаа, үзэж байгаа. Тийм болохоор өөртөө туслах те энэ одоо ангаалтын үр дүн тус хэрэг байдаг гэдэг хүмүүсүүд мэдж байгаа хүмүүсүүд угаасаа өөрсдөө мэдж байгаа. Тийм ээ. Тийм болохоор би нэг нэмэлт олон юм хэлээд авах шаардлага байхгүй. Ирээдүйд ч гэсэн ингээд сессиунуудын маань үн маань бас ингээд нэмэгдсэн байх юм бол гайхах шаардлага байхгүй шүү л гэдгийг би зөвөр хэлэх гээд байгаа. Тийм ээ. Тэгээ алстаа болоод бүр Европ одоо үйлчлүүлэгч маань нэмэгдэж ирэх юм бол би одоо Монголд үзүүлж байгаа энэ үнэ Европын үнэтэй ойртуулнаа л гэсэн үг байгаа да.
За тийм байна. Тийм болохоор та нар маань бас энергийн ангаалт засалтаа ороод тийм ээ өөрсдөө туслахыг хүсэж байх юм бол бас надтай холбогдож болно шүү. Тэгээд сургалт маань бас эхэлсэн байгаа. Сургалт маань бас хамрагдахыг хүсэж байх юм бол бас холбогдоод хамрагдаж болно шүү. Сургалтууд маань бичигдээд хадгалагдчихсан байгаа болохоор бас нөхөж үзэх боломжтой байгаад байгаа. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд гол нь энэ чухал ярьдаг зүйлүүдийг маань хүлээж аваад, эргцүүлж бодоод зөв шийдвэрүүдийг гаргаарай гэж та нараас хүсмээр байна.